Мигтэй холбоотой асуудал байгаа. Монголын ипотекийн одоо корпорац 110 гаруй мянган айл өрхийн тамрагдсан. Цаана одоо бараг 7-800 мянган хүний амьдрал байгаа. 8%-тэй одоо 65 мянган айл өрх бий. Тэгээ 8%-ийг 6%-оор шилжүүлэх асуудал яригдсан, ажлын хэсэг байгуулагдсан, дүгнэлтээ гаргасан. Засгийн газарт одоо танилцуулах ажлууд баг зэрэг хооршилж байгаа. Тэгэхдээ энийг бол шийднэ. Шийдэхээс өөр аргагүй, шийдэх боломжууд нь байгаа, боломж нь бүрдсэн. Харин нэг зүйлийг хэлэхэд бол шийдвэрлэхгүй байх сонирхолтой улс төр бизнесийн асар их одоо том одоо ийм тээг саадууд бол байгааг нуух юм байхгүй. Энэ бол гэхдээ энэ ажлыг зогсоох тийм үндэслэл болохгүй гэж үзэж байгаа. Тийм ч учраас шаардлагатай бүх судалгаа мэдээллүүдээ аваад тэгээд тэр одоо хөрөнгө мөнгөний хууль бусаар заршсан, хууль бусаар хэрэгжилсэн хөрөнгийн буцааж татаж авах 170 тэрбум төгрөгийг татаж авах ажлууд хийгдэж байгаа. Тэгээд 6% руу оруулах одоо энэ бүх шийдлүүд тодорхой болсон. Засгийн газарт оруулж танилцуулаад эцэлж холбогдох байгууллага, барилга бот байгуулалтын яам, Монгол банк, сангийн яамд үүрэг даалгаврууд нь өвдөн. Тэгээд засгийн газар дээр энийг одоо дэмжиж явуулна гэж ойлгож байгаа. Ямар нэгэн байдлаар одоо хоошо суух асуудал энд байхгүй. Өчнөө одоо удаашуулах, зогсоох гэсэн орлогууд шат шатанд явж байгаа. Энийг удаашуулах гэсэн. Тэгээ энэ бол одоо ингээд олон 10 жил яваад ирсэн. Олон хүний ажил амьдрал, эрх ашиг, олон их найд дүүргэний одоо оролцоотой холбоотой асуудал учраас бас амаргүй ажлууд хийгдэж байгаа. Тэгээ энэ бол одоо ойрын хугацаанд шийдэгдэнэ гэж та бүхэн маань ойлгох